Сайн байцгаана уу? За та бүхэндээ сар шинийн мэндийг хүргье. Та бүхэнтэйгээ галан орон жилийн анхны лайваараа уулзж байгаадаа баяртай байна. Та бүхэндээ эрүүл энхийг эд ариун эрдэм дүүрэн эрх төгөлдөр энерги ариун сайхан аж төрхийн ёроолыг өргөн дэвшүүлье. За Монгол шүтэн төвийн тэргүүн төмөр багш миний бие Монгол эх орондоо морилон ирээд байна. Та бүхэндээ холын хүнээс үг сонсоо. Ойрын хүнээс тус аваа гэдэг ардын сайхан сургаал ёсоор та бүхэндээ өнөөдрийнхөө лайвыг хийж байна. Багш нь аян замдаа сайн яваад ирлээ. Их зүйлийг ажиглаад хараад олон зүйлийг тунгаагаад бодоод ирлээ. Олон зүйлийг бас хийж бүтээж амжуулж чадлаа. За та бүхэндээ сар шинийн өдрүүд уучраагүй байгаа тул бэлэггүй муу үсийг нь бүтэл муутай зүйлсийг нь яриад яхав. Бэлэгтэй сайныг нь ярихыг хичээе. Гэхдээ бодтойгоор нь байгаагаар нь ажигласнаар нь мэдрэгдснээр нь бас хуваалцъя гэж бодож байна. За багшийнх нь гол зорилго болвоос дэлхийн хамгийн их энергитэй эрчим бүхий онцгой содон газруудад явж бясалгалыг үйлдэж мөрийн намын шидийн итгэлийн хүчийг дүүрхээр зорж явдаг билээ. За энэ жилийн тухайд 2025 оноос 2026 оны маань энэ удаагийн маань явсан айлчлал ажил хэрэг зорьсон зорилго мөрөөдөл аливаа зүйлс энэ бүхнийхээ тухай та бүхэндээ хууч хүргэх гэж байгаа юм аа. За багшийн лайв тод сонсогдож байна уу манайхаа? Багшийн яриа тод чанга сонсогдож байна уу? За энэ удаагийн маань ажлын зорилгын дээд оргил нь Бермудын гурвалжин байлаа. Бермудын гурвалжин бол хүн төрлөختний өнөө хүртэл нууцыг нь тайлж чадаагүй газар орн билээ. Америкийн нэгдсэн улсын Флорида муж
Майамигаас эхлэлтэйгээр Бермуда орол Коста Рика. За энэ гурвын хооронд оршдог асар том гурвалжинг Бермуда Triangle гэж нэрлэдэг байгаа. За энэхүү Бермуда Triangle-ийн нууцыг өнөөгийн шинжлэх ухаан эрдэмтэн судлаачид судлаад өөрсдийн таамаглалыг бас дэвшүүлж ирсэн. Бермудын гурвалжин маань өөрөө олон хөлөг онгоц, нисэх онгоцнууд зорчигчдын хамт алга болсноороо дэлхийн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн. Магадгүй Атлантчуудын үлгий, Атлантчуудын амьдран байсан газар орон Бермудын гурвалжингийн яраалд байдаг гэж үздэг. Яалтч үгүй дэлхийн соронзон орон гажууддаг газар орон. Нөгөө талаараа бол Чөдгөрийн гурвалжин гэдэг бас айхтар нэрийг авсан газраа. За багш нь энэхүү Бермудын гурвалжинд очиж өөрийн хүн төрлөختний нууц товчоо хэмээх 5 бот номынхон англи хувилбарыг The Secret Future of Humanity хэмээх нэртэйгээр та бүхэнд өмнөх лайваараа танилцуулсан байгаа. За Бермудын гурвалжин гэдэг түүхэн газар үлгэр домгийн газар түүхэнд хүн төрлөختний түүхэнд тайлбдаж буй нууцаар өнөө хүртэл оршиж байгаа ийм газарт. За гэтэл Бермудын гурвалжингаас гадна бас олон гурвалжингууд бас байдаг. Та бүхэн мэдэх бах. Аляскийн гурвалжин гэж Америкийн нэгдсэн улсын Аляск мужид оршдог Аляскийн гурвалжин гэж байна. Америкийн нэгдсэн улсад Невадагийн гурвалжин гэж байна. Пеннингтоны гурвалжин, Мичиганы гурвалжин гэдэг. За Аляскийн гурвалжин бол Аляскад байна. Мичиганы гурвалжин болохоос Америкийн Чикагод, Миннесотад. За Невада мужид гэдэг. За ер нь бол Америк нэгдсэн улсын газар нутаг бол өөрөө асар уудам нутаг юм. Энэ жил энэхүү яруу алдарт үндэстэнгүүдийн үндэстэн цугласан үндэстнүүдээс бүрэлдсэн энэхүү сайхан гайхамшигт газар үүсгэн байгуулагдсны 250 жилийн энэ жил тохиож байгаа. 250 жилийн Тэгвэл энэхүү Америкийн нэгдсэн улсад хүн төрлөختний бас нэгэн агуу сайхан гайхамшигт нууц нөө хүртэл таалагдаагүй нэгэн агуу уулс бий. Энэхүү уулсын нэрийг Шаста хэмээн нэрийддэг. Шаста ууланд харь гаригийнхан жорчдог гэж үздэг. Алмас амьдардаг гэж үздэг. Шаста уул бол газар доорх хөндөй дэлхийн онлоор газар доор газрын гүнд нэвтэрж ордог үүд хаалганч байж гэж нэрлэгддэг. Магадгүй энэ газар оронд лемүрчүүд амьдардаг гэж үздэг. Ийм сайхан газар домог болсон бас нэг сайхан газар бий. Шаста бол за Калифорни мужаас дээхэн Калифорни муж Сан Францискогоос дээшээ өсгөр байдаг. Нэг ийм сайхан уул бий. За тэгээ багшийн хувьд энэ жил Шаста уул руу очиж
судалгаа шинжилгээний ажил хийгсэн боловч өөрөө цаг үе улирлан таарсангүй. Маш их нэгдүгürt хүйтэн мөнх цас туул. Хоёрдугаарт маш их салхитай хүйтэн ууланд авирах, эрэл хайгуул хийх, ууланд бясалгаж суух, дээд оюуны нэрхтэнгүүдтэй уулзаж учрах тийм боломж бол сая тохиосонгүй. За 97 цагт зуны дэлгэр цагт энэхүү Шаста уулыг зорж очих юм бол хамгийн тохиромжтой байдаг юм байна. Аляскийн гурвалжинг бас 27 цагт очиж зорж очивол их тохиромжтой байдаг юм байна. За тэгэхээр энэ жил бол багш нь саяны явсан судалгаа шинжилгээнийхээ ажлаар Шаста уул орчдсонгүй. Аляскийн гурвалжинг бол бас орохоор төлөвлөд ирсэн байж байгаа. Нэгэн сайхан өдөр очноо. За багшийн зорилго бол өндөр сайхан барилгууд орчин үеийн бүтээн байгуулалтыг үзэж тэдгээрт шунан дурлагаасаа илүүтэйгээр хүн төрөлхтний нууцыг нь тайлж чадаагүй байгаа газар орнуудад очиж зорж тэр бүхний нууцыг тайлах, чандын нууцд нь нэвтрэх, өөрийн зөгнөх чадвараар бясалгал үйлдэх замаар эдгээр газар орнуудтай харилцаа холбоо үүсгэх болж өгвөл уул усны эзэн савдгуудтай нь харилцах, тухайн газар орны энергиудтэй холбогдох ийм зүйлийг хийж явдаг. За тэгэхээр Шаста уул Аляскийн гурвалжин хоёрыг бол энэ удаад зоржчихсангүй. За өнгөрөх 2025 онд бол багш нь Америкийн нэгдсэн улсын баруун эрэг Калифорни мужи Лос Анжелес, Сан Франциско, Америкийн нэгдсэн улсын зүүн эрэг Нью-Йорк очиж исэн. Энэ жилийн тухайд бол баруун хойд өнцөг болох Вашингтон мужи Сиэтл хотод ирнэ өгүүлжлээ. За сая сүүлд Флорида мужи Майами зоржчлаа. Америкийн нэгдсэн улсын баруун хойд өнцгөөс зүүн урд өнцөг хүртэл сая яваад ирлээ. За тэр энэхүү ажлынхаа шугамар бас явж байхдаа судалгаа шинжилгээний ажлаар явж байхдаа Мексикийн бол Gulf of Mexico одоо орчин үед Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын зарилгаар Америкийн боломж нэрлэгдэж байгаа Gulf of America гэдэг Мексикийн болон очиж ирлээ. Ингээд Мексикийн болон дээр очиж очлоо. Марко Айланд дээр очлоо. За тэгээ Бермудийн гурвалжингийн нэг өнцөг дээр очлоо. За мөн монголчуудтайгаа Колорадо уул усны тэгшэрсэн үзэсгэлэн цаахан байгальтай Маунт Рокигийн ингэрт очиж Колорадо очоод Монгол дэлгэр сайхан монголчуудтайгаа уулзаад ирлээ. Энэ нь бол энэ жилийн 2024 энэ жилийн аялалд за 24 оны 23, 24, 25 оны аяллууд бол энэ монголчуудтайгаа уулз гадаад дахь монголчуудтайгаа уулзж амжидгүй байсан. Цаг зав гардаггүй байсан. Бодомж нөхцөл таардаггүй байсан. Энэ жил бол монголчуудтайгаа бас уулзлаа. Япон улсын Фужи бол онд очиж бясалгал хийлээ. Тэрсэн оронд холбогдлоо. Япон улсын ирээдүг харлаа. Япон улсын Цукуба гэдэг бас сайхан ууланд очлоо. Бясалгал хийлээ. Дэлхийн тарьсан оронтой холбогдлоо. Олон Япончуудын тархины тарьсан долгионыг дүр сэлбэрт хувиргалаа. За яг нэрэндээ ярих юм бол Фужи сангаас илүүтэйгээр Цукуба сан илүү их энергитэй.
илүү их уул усны эзэн савдаг нь их хүчтэй, илүү их олон өгөгдлийг өгч харилцаж чадсан. Одоо Аяба гэдэг хиймэл арал дээр очиж үзлээ бас. Ингээд явсан газар бол их байлаа. За Японд орсныхаа дараачаар Солонгост очсон та бүхэн мэдж байгаа. Солонгост нэгэн байранд байсан. Сүнстэй байранд очиж сүнстэй conversation харилцан яриа үүсгэлээ. Өнөөх сүнснийхэн өнөөх өсвөр насндаа нирван дөрийг үзүүлчихсэн. Охины сүнстэй уулзаж ярилцж түүний хүслийнхэн дагуу, гуйлтынхэн дагуу тэр өргөө гэрт нь хэрэгцээд байгаа тэр нэхэгдээд байгаа дутаад байгаа зүйлийг нь өгж дээд тэнгэрийн орн руу илгээж бас тусалж өглөө. За түүний дараагаар та бүхэн Америк нэгдсэн улсад очныг мэдж байгаа бах. Бермудын гурвалжингийн өнцөг дээр очлаа. Атлантын далайн усанд шумблаа. Мексикийн болонд очиж усан шумблаа. Атлантын далайд Марко Айленд дээр очлоо. Наплес гэдэг газар очлоо. За Америкт, Японд байхдаа, Солонгост байхдаа, Америкт байхдаа элгэн садан монголчуудаа сайхан бас уулзлаа. Тухайн улс орны иргэдтэй ч уулзлаа. Номынхаа бүтээлийнхаа тухай жирлээ. Хүн өөрийгөө хөгжүүлдэг авиа чадварын, хүн өөрийгөө хөгжүүлэх 8 боломжийн тухай, 8 арга замын тухай ярьлаа. Үнэндээ бол далд ухамсар чиглэлд бол багш нь бол хэдийд ч гэсэн юм байна гэдгийг бол ерөнхийдөө бол мэдэрлээ. Юу гэж яагаад ингэж хэлж байгаа вэ гэх юм бол далд ухамсартай харилцах, дэлхийн төрсөн орнтой харилцах үндсэн 8 арга байдаг юм аа. Үндсэн 8 арга байдаг. Энэ 8 аргыг зэрэг хөгжүүлээд явж байгаа хүмүүсийг багш нь нэрлээ хайлаа судлаа сургаллаа. Тэгээд тухайн хүмүүст нь бас хичээл зааж, сургалт явуулж, мэдлэг өглөө. За энэхүү ер нь хүн өөрийн ирээдүйг мэдэх, хүн өөрийнхөө ирээдүйг мэдэх, өнгөрснийг мэдэх, өнгөрсөн төрлүүдээ мэдэх, нэн насныхаа сүнсний үүрэг даалгаврыг мэдэж явах. Ил далд ухамсарынхаа хооронд харилцан холбоо тогтоох гэдэг. Энэ бүх зүйлийн талаар нийт 8 арга гаргачлал байдаг юм аа. Тэгээ багш нь энэ хичээлийг олон хүмүүст сайхан заагаад ирлээ. Мэдлэг түгээж яваад ирлээ. Хүмүүст академик мэдлэг түгээлээ. Тэгээ энэхүү 8 мэдлэг гэдэгт та бүхэн бас сонсч ирсэн бах. Миний аялалд явж ирсэн хүмүүс. Энэ 8 аяллахын 7 аялланд гадагшаага чиглэсэн нэг 8 аргын маань 7-нд гадагшаага чиглэсэн буюу дээшээ чиглэсэн, нэг нь дотгошоогон буюу гүнлүүгээ өөрлүүгээ чиглэсэн байдаг юм аа. Тэгээд энэхүү одоо 8 аргын тухай бас сайхан хүмүүс заад сургаад ирлээ. За тэгээд энэхүү 8 арга гэдэг төл нэгдүгээрт нь бэлмийгээр толдох гэдэг арга байдаг юм. Хоёрдугаарт нь мантра буюу тарины хүчээр дэлхийн одоо дахны ирээдүйг мэдэх, өнгөрснөө мэдэх, өөрийгөө таних, сүнсний үүрэг даалгавраа мэдэх тэргүүтэй, ил далд ухамсарын хооронд харилцаа үүсгэх тэргүүтэй ийм арга байдаг юм. За эхний нэгдүгээр арга бол бэлгийн бэлмээгээр толдох. Энэ бол нэг өөрийн аргачлалтай, үүнийг зааж өгөх юм бол ямар ч хүн миний хэлээд яриад байгаа зүйлүүдийг мэдэх, таних боломжтой. Хоёрдугаар арга нь бол мантра буюу тарины шившилгийн хүчээр хүн ирээдүгээ мэдэх, өнгөрсөнд нэвтрэх, өөрийн болон гэр бүлээн аврах, улс үндэстнээ аврах, урд төрлүүдээ мэдэх, ямар ажил хийх, ямар бизнес эрхлэх, аль зүгт амьдрах, аль улс оронд амьдрах, юу хийж бүтээвэл амжилтанд хүрэх, амжилтын өндөр генет одоо тэр генетикт хүрэх, амжилтын дээдэд хүрэх энэ зүйлүүдээ мэдчих авах боломж байдаг. 3 дугаарт нь болвоос
транс буюу төвлөрлийн байдал шилжих. Транс буюу төвлөрлийн байдалд орох. Ийм арга байдаг. Багш нь 18 секундэд энэхүү аргыг ашиглан ил ба далд ухамсарынхаа хооронд харилцан госол буюу шилжилтийг хийдэг байж байгаа. За 3 дугаар арга бол транс байдалд буюу төвлөрлийн байдалд орох. За ингээд төвлөрлийн байдалд орох бол ерөнхийдөө төвлөрлийн байдалд орох. За 4-р нь болохоор хүний торсион долгионыг, хүний тархины торсион долгионыг мэдэрч хүлээн аваад үр сэлбэрт хувиргах. Тавчхандаа бол гэрлийн фотон хэлбэрт хувиргах. Хүний бодлыг гэрлийн фотон хэлбэрт хувиргаж клифчүүлж, дөсчүүлж үзэх юм арга. Энэ бол багшийнхан 4-т хөгжүүлж байгаа арга. 5 дугаарт нь бол хүний биеийн гадуур тойрон эргэлдэх мэдээллийн айсаа буюу торсион оронд нэвтэрж орох. За ингээ 5 дахь арга байна. За 6 дахь арга нь болохоор хүний ил ба далд ухамсарынхаа хооронд харилцан гулсалт буюу шилжилт хийх арга. Ил ба далд ухамсарынхаа хооронд харилцан гулсалт буюу шилжилтийг хийх арга. Энэхүү аргыг бас багш нь ашиглаж бас явсан газар орныхоо энергийг мэдрэх, ирээдүйдгээс болох тохиох үйл явдлуудыг нь зөгнөн башиглах, хүмүүсийн аж амьдралыг бол тэр тухайн улс үндэстний амжилт бүтээлийг ирээдүйн зам мөрийг тодорхойлж яваад ирлээ. За дараагийнх нь нэг арга бол бас дэлхийн торсион оронтой холбогдох. Өөрөөр хэлбэл дэлхийн торсион оронтой холбогдно гэдэг чинь бол дэлхийн гүнд байгаа хатуу металл, дэлхийн цөмд буюу хатуу металл, түүний гадуур урсах шингэн металл хоёрын хоорондын чүргэлцлийн улмаас үүсдэг соронзон орон. Энэхүү соронзон оронг дэлхийн хойд өмнөд туйлын соронзон орон дэлхийн гадуур геомагнитосферийг үүсгэдэг. Энэхүү соронзон орны мэдээллүүдийг авч яваад ирлээ. Тэгэхээр багш нь өмнөх постуудыг минь уншсан бол та бүхэн Сакраменто хотод болон Бостон хотуудад нэгэн зэрэг торнадо болж, шуурга болж, олон байшин барилга свидэж, зам гүүр нурж, дид бүтцийн эвдрэл тохиож хүний эрдэнэт алтан амнаас өргөх тухай бошгоор болсон санаж байгаа баг. За сая хамгийн сүүлд хүлээж авсан өгөгдөл, дэлхийн торсион оронтой холбогдож авсан өгөгдөл зөгнөлөөр бол бас Крümет хэмээх нэгэн чулууг 92 хэсэг болгон жижиглэж хувааж түүгээр маш гоё мозаиклаа шигтгэмэл урлал хийж түүнийг дэлхийн түүхэнд хүндрэлтний түүхэнд хамгийн өндөр үнээр зарж борлогдох тийм хосгүй үнэт бүтээл гаргах тухай өгсөн зөвнөл башхыг авсан. За түүний өмнө тад бол бас Бермудын гурвалжинд мөн нэгэн дор нисэх онгоц болон усан онгоц хоёр зэрэг алга болох зорчигчдын хамт алга болох ээлжид нэгэн алга болох тэрхүү башиг зөвлөлүүдийг авсан. За Флорида мужи Майами хотоос Бермуд хүртэл круизер буюу аялын том хөлөг онгоцнууд аялдаг юм байна. За тэрхүү аяллуудын хөлөг онгоцныхын захиалга маш ихээр дуустдаг юм байна. 8348 Америк доллараар зарагддаг юм байна. Энэхүү тасалбар нь яг л өнөөх алдарт дэлхийн хүн төрлөختний тайлагдшгүй нууц болсон Бермудын горолжингийн голоорн дайрж явдаг тийм тусгай маршрут байдаг юм байна. За ямар тач байсан хүмүүсээс асуулаа сургаллаа. Үнэхээр гурвалжин бол луужин бол ажилдаггүй юм байна. За багш нь өөрийнхөө таамаглалыг бол дэвшүүлээд ирсэн. Бермудын гурвалжинд яагаад нисэх онгоцнууд, усан онгоцнууд алга болдг юм бэ гэдэг багш нь өөрийнхөө зүгээс хариултыг бол дүгнэлтийг бол бичээд хүрээдэрсэн.
өөрийнхөө судалгаа шинжилгээнийхээ ажлын хүрээд ийм учир шалтгааны улмаас Бермудын гурвалжинд нисэх онгоц усан онгоц залга болдго юм байна гэдэг дүгнэлтийг багш нь хийж гисэн. Тун удахгүй багш нь энэ тухайгаа бас одоо ном бүтээл эрдэмтдийн судалгаа шинжилгээнийхээ ажилд оруулах байгаа. За явсан газар орондоо сая Америкийн нэгдсэн улсад байхад чинь Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын зарилгаар Венесуэлийн ерөнхийлөгч Мадурог ордонгоос нь төрийн ордноос нь хулгайлаад аваад ирсэн. Энэ дэлхийд дахин маш их том шуугиан үүсгэсэн. Гэвч бас дахиад ч өөр улс орны ерөнхийлөгч мөн ордноосоо хулгайлагдах үйл явдал дэлхийд дахинд болох юм байна. Энэ бол анхны бөгөөд эцсийн их бол биш юм байна. Өөрөөр хэлбэл аль нэгэн улсын ерөнхийлөгч буюу төрийн тэргүүн ордноосоо хулгайлагдах энэхүү үйл явдал дэлхийн түүхэнд дахин давтагдаж болох юм байна. Харин аль улсынх вэ гэдэг бол их түн сонирхолтой. Багш нь энэ талаарх бүх башиг зөвлөлтүүдийг буулгаад ирсэн. За Америк нэгдсэн улс Ираны дэглэмийг өөрчлөхөөр ерөнхийдөө бол их оролдож байгаа. Та бүхэн мэдэж байгаа. Хитгэн сарын өмнө нэг 2-3 сарын өмнө байна. Америкийн нэгдсэн улс дэлхийн цагдаагийн үүргээ амжилттай гүйцэтгэж Иран улсын цөмийн бөмбөгийн байгууламжийг үл үзэгдэж бөмбөгнүүдэн ашиглаж Ираны цөмийн байгууламжийг бөмбөгдсөн үйл явдал болсон. Яг энэ асуудлаар Америкийн нэгдсэн улсын ард түмэн юу гэж хүлээж авдаг юм бэ? За Венесуэлийн ерөнхийлөгчийг хулгайлаад аваад ирсэн асуудалд яг Америкчууд яг өөрсдөө яаж хандаж байна? За Иран улсын цөмийн байгууламжийг бөмбөгдсөн энэ асуудлыг яг Америкчууд болон Америкт амьдардаг Иран улсын иргэд яаж хүлээж авдаг юм бэ? Өнөөгийн Ираны тэр тоталитар системийг Америкийн нэгдсэн улсад амьдарч байгаа эсвэл өөр бусад улс орнд амьдарч байгаа Иран улсын иргэд нь хэрхэн хүлээж авдаг юм байна? Юу хүсэж байгаа юм байна тэд нар? Энэ талаар Иран хүнтэй уулзаад бас санал бодлоо солилцоод ирсэн. Иран хүний хувьд бол өөрийнхөө улсын иранчууд бол Америкийн нэгдсэн улсад амьдарч байгаа иранчууд бол өөрийнхөө Иран улс дахь тэр шашны дэглэмийг өөрчлөгдөөсэй гэж бүр үнэн сэтгэлээсээ чин сэтгэлээсээ бүр гуйдаг залбирдаг юм байна Аллах Тэнгэрээс. Юм байна. За мөн багш нь Америкийн нэгдсэн улс тэр ерөнхийлөгч Дональд Трампын тэр үүсгэн байгуулсан гисэн хэдий болж яг одоо үүлээс гэн бас төр зогсоодсон байгаа шүүхийн шийдвэрээр. Энэхүү аллигатор Алкатрас гэдэг тэр шорон өөрөөр хэлбэл хууль бус цагаачдыг баривчилж хорж тэндээсээ шүүхийн шийдвэр нь гаргамагц тухайн улс орнолоо буцаадаг тэр аллигатор Алкатрас гэдэг тэр шоронд нь татгшаа нь бол ороогүй, оруулах ч үгүй намайг. Өөдөнд нь битүү цагдаагийн хамгаалалт, битүү камерт. Энд нь мөн Америкийн иргэний хамт очиж тэр газар орны уулзаж одоо мэдрээд ирсэн. За тэр Наблес гээд газар орондоос очиод ирлээ. Америкийн баячуудын амьдардаг тансаг сайхан хаустай тийм сайхан орчинд амьдардаг хамгийн Америкийн тэр Флорида мужийн баячууд нь амьдардаг элит хүрээнийх нь амьдардаг тийм газар тус очиж зочлоод ирсэн. Тиймээс Монгол айл амьдардаг юм байна. Сайхан нэг Монгол айл амьдардаг юм байна. Ганцхан Монгол айл байдаг гэж байна. Тэр Everglades гэдэг газар тус очлоо. Native American citizen. За уугуул Америкийн иргэн өөрөөр хэлбэл индианчуудын нутагт бас очлоо. Тэр Америкийн уугуул иргэд болох индианчуудтай уулзаж тэдний
тэр мантра буюу шившлэг тариныг нь бас сурлаа. Үнэхээр энэ эрт цагт чинь энэ дэлхийн нэг бахад энэ Төв Азийн нүүдэлчид бидний өвөг дээдс олон зуун мянган жилийн өмнөх өвөг дээдс чинь үнэхээр Берингийн хоолоогоор дамжаад Америк нэгдсэн улсад сурчсан юм шүү дээ. Тэр индианчууд чинь царай зүсээрээ биднэрт адилхан юм. Аж амьдралд нь олон монгол үг байх юм одоо хүртэл бидэнтэй адилхан бидний үг дээдстэй адилхан биднэртэй адилхан одоо юм уугуул тэнгэрийнхэн шүтлэгтэй юм. Олон монгол сайхан үгийн баялаг самд нь явах юм. Бас сайхан яг л шившлэг тариныг хэлэх юм. За тэгээд уугуул иргэдийн газар нутгаар нь зочлоо. Сайхан амьдардаг юм байна. Тэнцээ бүр аялжуулчд болчихсон юм байна. Дэлхийн өнцөг болон бүрээс ирдэг. За тэр Америкийн нэгдсэн улсын тэр Флорида мужийн Наплес гэдэг газарт тэр шилтгэн ордонд амьдардаг хүн ярьж байна. Нэг сайхан Монгол. Тэнд амьдар амжилтанд хүрчиж. Тэр хүн манай Флорида мужид манай энэ хавьд сарын 25 мянган Америк долларын орлоготой ерөнхийдөө амьдрахад амьдрч чаднаа. За ер нь сарын 5-10 мянган долларын одоо орлоготой хүмүүс тэнд амьдрч чадахгүй гэж. Яг л амжиргааныхын төвшин хүрдэггүй. Тэр бассейныхаа усыг халаахад нэг удаад бассейныхаа усыг нэг өдөр халаахад 100 Америк долларын зардал гардаг. Зөвхөн бассейны усыг халаахад. За тэгээд сард нэг бассейнд орох гал 10 өдөр бассейныхаа усыг халаахад $1000 зардал гардаг. За гашаан дотроо 80 гаруй одоо тэр халуун оронд ургадаг савааны бүсэд ургадаг модтой юм байна. За тэрхүү 80 гаруй модыг сайхан доод язорог хэсгийг нь навчийг нь өнгөрсөн хэсэг ч юм уу гадна хальсыг нь аваад гой сайхан засахын тулд нэг модыг нь $50 Америк зарцуулдаг. За нэг тэр хаваа арал дээр гардаг ч юм уу савааны бүсэд гардаг тэр өндөр нэг одоо ямар мод гэдгийг тэр мод нь гашаанд 80-аад мод ургадаг юм байна. Тэр нэг 80-аад модыг сайхан засаад гой үзэмжтэй сайхан харагдуулахын тулд одоо цэцэрлэгжүүлэлтийн ажил хийж гэнэ гэсэн үг шүү дээ. Нэг модыг нь $50 янзалдаг юм байна. Тэгэхээр тэр модоо засуулахын тулд $4000 Америк зарцуулдаг гэсэн үг. $4000 зарцуулж байгаа. За тэр хүн бол ариун шудраг хөдөлмөрөөр ажиллаж амьдардаг хүн байлаа шүү. Нөгөө манайхны энэ тентхийн хүн бол биш вэлээ. За багш нь бол өстой ертөнцийн хамгийн тэр сайхан энерги шимсэн онцгой энергитэй нууцуд нь таалагдаагүй газар дор явж байгаа гэдгээ бол бас хэлье. Дараагийнх нь багшийн зорилго тэр Невадагийн гурвалжин 51-р өргөрөг нөгөө Америк нэгдсэн улсын агарын цэргийн нууц бааз байдаг гэж үзээд байгаа. За тэнцээ харь гаргийнхныг барьчихсан тэнд харь гаргийнхан дээр дуршилт хийдэг харь гаргийнхнаас технологиг нь авдаг гэдэг Невадагийн гурвалжин үзэх багшд нь алс хэдийн зорилго байгаа. Аляскийн гурвалжин очиж Аляскийн гурвалжингийн нууцыг тайлбарлашгүй нууцыг тайлж дэлгэх багш нь зорилго байгаа. Мичиганы гурвалжин тэр олон 100 аялагчид алга болдог. Шүмдэн айнд нь элдвийн одоо тэр үлэмж битэн явдаг гэж ярьдаг. Эсвэл одоо хүмүүс нь ор сурггүй алга болчдөг. Тэр Мичиганы гурвалжин бас очих зорилготой байгаа. За багш нь тэр Пеннингтоны гурвалжингийн бас очиж үзэх зорилготой байгаа. За ер нь багш нь гурвалжин юм бүхэн дээр очие гэж бодож байгаа. Та бүхэн мэдэн дээ. Багшийнх нь намын нүүрэн дээр өнгөрсөн одоо ирээдүй алс ирээдүй гэсэн энэ 4 цаг үеийг бэлэгдээд энэ пирамидын зураг байдаг шүү дээ. Багшийнх нь номны нүүрэн дээр. За тэгэхээр багш нь бас ирээдүйд Египтийн пирамид руу очие гэж бас багш нь төлөвлөж байгаа. За ер нь бол тэр Японд очих юм бол Японд очисон хүн бол тэр Цукуба уулан дээр очих хэрэгтэй юм байлаа. Тэр Цукуба уулын эзэн савд бол үнэхэрийн хүчтэй. Үнэхэрийн олон башиг зохиол өгсөн. Үнэхэрийн
олон гайхамшигтай зүйлийг ярьж өгсөн сайхан газар байлаа. За тэгээд энэхүү зүйлүүдийг багш нь мэдэж мэдрээд байгаа үндсэн 8 зүйл вэ гэж сая өгүүлсэн. Тэр нь юу вэ гэхээр бэлгийн мэлмэгээр тайлдах. Мантра буюу тарин үншлэгийн хүчээр холбогдох. За дэлхийн тарьсан оронтой холбогдох. За дэлхийн тарьсан оронтой холбогдож чаддаг хүн бол Монголд 2 байгаа. Нэг нь оюутан. Задав хүн байх хэвээр. За дөрөвдүгээрт нь болохоор хүний тарьсан оронд нэвтрэх. 5 дугаарт нь хүний тарьсан орныг тарьсан долгионыг хүлээн авч төр сэлбэр тавиргах. 6 дугаарт нь болоос ил ба дал ухамсарынхаа хооронд харилцан гулсалт буюу шилжилт хийх. За дараагаар нь болоос бясалгал гэдэг бясалгалын арга. За одоо ямар арган дотор байна? За одоо ингэмэгц нийт 8 арга ингээд би энэ 8 аргыг багш нь ерөнхийдөө бол өөрийнхөө чадлаар хөгжүүлээд судлаад авч байгаа. Өнгөрсөн хугацаанд Монголд өөрийнхөө эрдэм мэдлэг авиа чадвараар академик боловсролыг 100 хүнд олгосон. Сая Америк нэгдсэн улсад Колорадо мужид бас хэсэг монголчуудаа бас энэ чадварыг олгоод ирсэн. Флоридад Америкчуудад олгоод ирлээ. Нэг имийг зөв хийсэн буруу хийснийг багш нь мэдэхгүй байна. Ямар тач байсан намайг Майамид хурж очиход 29 Израиль буюу еврей хүн надтай уулзсан. Багш нь арга хэмжээнд оролцсон. 29 еврей хүнтэй багш нь уулзалт хийсэн. Гэхдээ багш нь өөрийнхөө тэр авиас чадвар тэр бүх зүйлсээ бол зааж өгөөгүй л дээ. Америк нэгдсэн улсын Флорида мужи Майами хотод 29 еврейтэй уулзалт хийлээ. Жүүш хүмүүстэй уулзалт хийлээ. Ерөнхийдөө бол. За дараагийн удаа бол урилгаан авсан. Албан ёсоор бол урилга авсан. Майамид Нарлаг Майами хотод ивент арга хэмжээнүүд хийх. Тэнд энэ бясалгал бүтээлийн хамтын ажиллагаа өрнүүлэх, энэ газар оронд сургалт зохион байгуулах, хүмүүсийг хөгжүүлэх, авиа чадварыг нээж хөгжүүлэх албан ёсны урилга авсан. Одоо Ерөнхийд багшийн өрсөн албан ёсоор хамтарч ажиллахаар болсон байгаа. За багш нь сая башир зөвгөнлүүдээсээ ярьсан. Гэхдээ энэ удаагийн башир зөвгөнлүүдэд тэр Иран улсын иргэний хүсэлтээр их сайхан тэр Иран улсын ирээдүг нь зөвгөнж өгсөн. Баярлаад өстө сайхан цайгаар даалаад сайхан бүр тусгай $4,800 үнэтэй торгон хэвсэн дээгүүрээ намайг алхуулсан. Тэр хэвсэн дээгүүрээ хүн алхуулдаг гэж өөрөө. $4,800 Америк доллараар зардаг торгон хэвсэн дээгүүрээ багшийг нь алхуулсан. Манай монголчуудын хэлдгээр улаан хэвсний ясвал гэдэг шиг улаан хэвс хажууд нь бараг үнэгүй. Тэр Персийн олон мянган жилийн тэр эртнээс үйлдвэрлэж эхэлсэн Персийн торгон хэвсэн дээр багш нь алхаж өгсөн. Үтслээ. Ингэж үзэхэд тэр хүн Иран улсын ирээдүг зөвгөнж өгсөний талархал болгож. Тэгээ номныхаа асуудлуудыг номныхаа хэвлийн асуудлаар яваад ирсэн та бүхэн мэдж байгаа. Багшийнхаа ном Техас, Лос Анжелос, Нью-Йорк гэдэг 3 хотод нэгэн зэрэг энэ ном маань худалдаанд гарнаа. Багш номын маань ажил амжилттай болсон.
дараагийнхаа уран бүтээлийн ажил дээр хамтарч ажиллахаар болсон. Америкийн нэгдсэн улсын тэнд нэгэн хамтлагт багш нь олон сайхан дууны үг бүтээж зохиож өгөхөр болсон. За багш нь өөрийнхөө имижийг өөрчлөе гэж бодож байгаа. Тэр багийн тэр хамтлагийн гишүүн болж сайхан урлагийн тоглолт хийдэг болъё гэж нэг цоошин имижийг бий болгоё гэж нэг цоошин тийм дүр төрхийг багш нь бий болгохоор бас бодоо зориод ирсэн байж байгаа. За багш нь одоо дуулж чадахгүй. Тимийн тулмаас солгоо холоотой гэсэн хэдий болж олон сайхан дуу зохиосон байдаг. Тухайн хамтлагт сайхан дуунуудын үг зохиож өгнө. Дээр нь багш нь тэр хамтлагийн гишүүн болно. Тэр хамтлагийн гишүүн болохын тулд багш нэг хөгжмийн жоохон авиас хэрэгтэй болсон. Тэгээ одоо бодож байна. Багш нь одоо хэл хуур тоглолт сурдгийн билүү? Одоо морин хуураа тоглолт сурдгийн билүү? Ямар нэгэн хөгжмийн зэвсэг тоглолт сураад багш нь очиад тэр хамтлагийн гишүүн болж бас ингээ соёл урлагийн ажлыг хийе гэж багш нь бодож байгаа. Ер нь бол урлагийн хүн болох зам өрмөнд тавигдсан. Яагаад гэвэл миний саяны очиж уулзсан тэр хүмүүс маань бүгд дуучид байсан. Америкийн зарим нь Америк нэгдсэн улсад алдар хүндэд хүрсэн дуучин, хөгжмийн зохиолч, уран зураач хүмүүс байсан. За тэгээ багш нар сарчин сайхан шинэлж байна. Шинийн 3-нд Монгол улстай ирсэн. За Колорадо дахь монголчуудаа бол сайхан Денвер хотынхаа монголчуудад бол сайхан сургалт хийгээд тэднийхээ эрдэм мэдлэгийг бас түгээгээд дэлгэрүүлээд ялангуяа далд ухамсарын ертөнцид нэгтгэх хаалгуудыг нээж өгöd ирсэн. Өсгөө сайхан хичээл зааж өгсөн. За Сиэтл хотод бол багш нь Маунт Рейнер гэдэг нэг алдартай уул бий. Идэвхтэй галтуул. За энэ хүү идэвхтэй ер нь бол Пүүжи санч идэвхтэй галтуул. Тэр Сиэтл хот дахь Маунт Рейнер ч бас идэвхтэй галтуул. Ер нь дэлхийн олон идэвхтэй галтуулуудаар явлаа. Олон цаахан газруудаар явлаа. Ирч хүчийн энергийг сэргээлээ. Бас өөрийнхөө бас авиа чадварыг бол тэднэрт үзүүлээд ирсэн. За багш нь бол аливаа юм төмөр эд зүйлийг өөртөө магнитдаг чадвартай. Аливаа юмыг ямарваа нэгэн эд зүйлийг бас олон жилийн өмнө алдсан байсан өөрийн авиа чадварыг эргүүлэн олж авсан байдаг юм. Өнгөрч он жилүүдэд хичээл зүтгэлийнхаа хүрээр тэр бол ямарваа нэгэн биетэд хүрэхгүйгээр алсын зайнаас түлхэх тэрхүү авиа чадвар бол багш нь эргүүлээд 2023 онд олоод авчихсан юм. За тэрхүү авиа чадваруудаа бас хүмүүс үзүүлж харуулж байгаа гэрлээ. За багшийн амжилт бол ийм байна. За тэгэхээр та бүхэн мэдж байгаа багш нь 2023 онд Камбож улсын Симрэп хотод явж байхдаа Баян темпл Симрэп хотод байхдаа багш нь өөрийнхөө тэр гүүгэр хэмээх нэгэн имчилгээний онцгой аврагыг нээж авсан. Тэр үедээ багш нь өөрийнхөө алга болоод байсан, алдагдаад байсан авиа чадрыг эргүүлж нээж авч авсан. Тэр бол аливаа юмыг хүрхгүйгээр алсын зайнаас түлхэх чадвар. За энэ чадвараас Америкт үзүүлж яваад ирлээ, Японд үзүүлж яваад ирлээ, Солонгост үзүүлж яваад ирлээ. За багш нь бол аян замын ганцгол дүүрэн байлаа. За тэгвэл монголчуудын тухай ярив. Багш нь бол яг амжилттай сайхан байлаа. Номоо гаргахаар боллоо. Англи хэл дээр номоо бол гаргахаар боллоо. Номын маань ажил бүгд тодорхой болсон хамтын ажиллагааны байгууллагууд, хамтран ажиллах газрууд, гэрээ хилцлүүд, уулзалтууд бүх юм жин том болсон. Монголчуудын хэлтгэр болсон. За энэ яах вэ? Багш нь бол яг ингээд зорьсон зорилгоо биелүүлээд гүйцээгээд номынхаа ажлыг гүйцэтгүүлээд ирсэн. Дараагийнхаа уран бүтээлийн ажлуудыг багш нь олзоомгийн хураагаад ирсэн. Олзоомог ариунтай ирсэн. Уран бүтээлийн багш нь дараагийнхаа уран бүтээлийг номыг бүтээж тойрвж одоо эхлэн. За энэ хөл аяг үдж байгааг
Далимдуулаад хэлэхэд багш нь 3 сарын 18-ны хүртэл өнгөрсөн одоо ирээдүйг гэсэн 3 цагийн төлөвт ажиллана. Багш нь 4 сарын 19-ний өдрөөс эхлээд одоо ба ирээдүйг гэсэн төлөвт ажиллана. 5 сарын 19-ний өдрөөс эхлээд ирээдүйг гэсэн зөвхөн төлөвт ажиллана. Одоо бусад хүмүүсийн сайн сайхны төлөө зориулдаг цагаан баг одоо багш нь өнгөрсөн 24 жилийн хугацааг зарцуулсан. Өөрийнхөө амьдралын нэг бүтэн үеийг би зарцуулсан хүмүүсийн төлөө. Хүний нэг үеийг 25 жилээр хэмждэг. Багш нь өнгөрсөн 24 жил, одоо ганцхан жил дутуух нь шүү дээ. Хүний амьдралын нэг үеийг 25 жилээр тооцдог. Багш нь түүнээс 24 жилийг нь бусдын сайн сайхны төлөө зориулсан. Монгол улсынхан 21 аймгийг 5 жил бүтэн тойроод 334 мянган лекц уншаад олон 10 мянган хүний астрологийг нь тооцож бодож өгөөд ирээдүйд нь одоо ямар мэрэгжил эзэмших, ямар ажил хийх, ямар бизнес зэрлэг, аль улсад амьдрах энэ бүхэн багш нь зааж чиглүүлж өгч ирсэн. Энэ цаг хугацаагаа одоо багш нь өөртөө зориулгаар шийдэж байгаа. 3 сарын 19-ний өдөр хүртэл би багш нь өнгөрсөн одоо ирээдүйг гэсэн 3 цагт ажиллана. 4 сарын 19-ний өдрөөс эхлээд багш нь одоо ба ирээдүйн цаг дээр ажиллах болно. 5 сарын 19-ний өдрөөс багш нь ирээдүйн цаг руу ажиллах болно. Бидгээ бол бас энэ далимд хэлье. За мэдээч хэрэг багш нь сар шин болж байгаа учраас бэлэггүй муухай үгийг, бэлэггүй муухай зүйлийг ярихгүй гэж хэлсэн. Амн дээр минь гараад хэлмээр ярмаар зүйл маш их зүйл байлаа, ажиглагдлаа. Монголд Улаанбаатар өнгөрсөн хугацаанд багш нь маш олон удаа шүсээ залгиж ирсэн. Монголчуудаа одоо тэр хэлмээр байсан маш олон зүйлүүдэд би хэлж чадаагүй. Хэлээгүй. Яагаад гэвэл маш олон хүн намайг одоо хэлж байгаа зүйлийг минь хүлээж авч чадахгүй баг. Шүүмжлийг минь хүлээж авч чадахгүй. Хэлдэг байсан боловч хүлээж авч чаддаггүй юм. Бид нэр бурууг бусдаас хайдаг хүмүүс. Өөрт нь үннийг нь хэллээхэд бид нар хүлээж авч чаддаггүй. Бид нар шүүмжлэлт дургүй ард юм. Цаасан малгай өмсөд явж явах дуртай. Бэлэгдэл гэсэн нэг сайхан зүйлийг ярьдаг. Бид нар цаасан малгай өмсөж амьдардаг. Яг үнэ хэлэхэд Монголын ард юм. Бид нар цаасан малгай өмсөж амьдарч байгааг би билээхэн өдөр бүр хардаг. Гадаадд амьдарч байгаа монголчуудаагаа ч уулзлаа. Тэднэр дотор маань тэгээд тэднэртэйгээ уулзаад би гадаадд амьдарч байгаа монголчуудынхаа бас ялангуяа Япон, Солонгос, Америкт энэ 3 улсад ажиллаж амьдарч байгаа монголчуудынхаа талаар их олон дүгнэлт хийлээ. Ер нь энэ улсуудад амьдарч байгаа монголчуудын 90-ээс 95% нь фейлдсэн байт юм байна. Фейлдчихсэн. Энэ бол миний дүгнэлт шүү. Санд нийлэхгүй хүн байвал намайг уучлаарай, өршөөгөөрэй. Миний нүдээр харахад, миний өнцгөөс харахад Америкт, Япон, Солонгост монголчууд маань агуу их амжилтын төлөө явдаг баг. Ихийг хийж бүтээхийн төлөө явдаг баг. Сайн сайхан амьдралын төлөө явдаг баг. Агуу амжилтын төлөө явдаг баг. Гэхдээ 90-95% фейлдсэн байт юм байна. Очоод үзэхэд яг нарийн дээр нь уулзаад үзэхэд, яриад үзэхэд тэр бол багшийнх нь энэ бол дүгнэлт шүү. Энэтэй санал нийлэхгүй байвал уучлаарай, өршөөгөөрэй. Америкийн нэгдсэн улсад амжилтанд хүрчихсэн бас өөрийнхөө цэвэр оюунаар хөдөлмөрөөр амжилтанд хүрсэн бас мундаг хүмүүс байдаг юм байна цаа чинь. Жилийн 2.4 сая Америк долларын цэвэр орлого олдог монгол хүн байдаг юм байна. Шудраг ариун хөдөлмөрөөр 2.4 сая Америк долларын орлого олдог монгол хүн байна цаа чинь Америкт. Америкийн нэгдсэн улсад очоод 30 жилийн өмнө очоод өнөөдөр Америкийн нэгдсэн улсын паспортоо болчихсон, иргэн авчихсан мөртлөнгөөс өөрийн орхоо оронгүй, унах унаагүй цагийн $15 ажил хийгээд явж байгаа. Арх уудаг. Арх уугаад хаваарынхаа хүмүүст агсан тавьдаг. Тэр хотынх нь монголчууд нь бүгд мэддэг. Түүнийг ирж байгааг нь хараад тэгээд нөгөө арх чинь тэр ирж гинэ гэдэг. Архичин тэр ирж гинэ гэсэн гэдэг ингээ бүгд үргээ цогтцдаг. Ийм монголчууд ч зөндөө байдаг юм байна. Фейлдчихсэн хүмүүс олон байна. Тэр Чикаго, тэр монголчууд тэр Чикагогоор, тэр Лос Анжелесоор ямар олон хар тамхичд болцсон юм бэ манай монголчууд чинь.
хар тамхичд болсон байж тээ. Үнийг хэлэхэд одоо мууруугаа нарыг үнийг хэлье. Хар тамхичд ямар олон болсон юм бэ? Америкт очиод амьдралаа алдчихсан, живчихсэн байна. Одоо яах вэ гэх бүр гөлийсэн зомби болчихсон. Одоо яаж Монгол руу буцаах вэ? Багш минь арга чарга байна уу? Авраар туслаж энэ хар тамхинаас нь гаргах тэр өвснөөс нь салгах гэсэн юм аа. Яах вэ гэсэн. Хүмүүс маш олон байна. Оо ярьж над руу. За тэгээд бас Америкт тэр сурж байгаа оюутнуудад бас анхаарах хэрэгтэй юм байна шүү. Тэд нар маань бас хүрээлээрээ бас жоохон тиймэрхүү юм татдаг хэрэгэлдэг болцсон байна шүү. Оюутнууд хүний үр ялгаа явах уу? Миний хүү ч гэсэн Америк нэгдсэн улсад сурж байгаа одоо коллежид оюутан. Хүү маань өнгөрсөн жил Америк нэгдсэн улсын Норт Каролина мужид high school төгссөн. Америк нэгдсэн улсын ерөнхий боловсролын сургууль төгссөн. Энэ жил коллеж явъя. Тэгээд энд ер нь ингээ ярьж байна. Хүмүүс ээж аав нар нь тэнд байдаг хүмүүс нь холбогдож байна. Оюутнууд ч гэсэн. За гадаадд тэр Япон, Солонгос бол айхан байхгүй баха. Америкт тэр Канадад ажиллаж амьдарч байгаа тэр сурч байгаа оюутнууд хүүхдүүдтэй бас сайхан анхаараарай. Бид нар маань бас жоохон өвс хэрэглээд идэг. Тиймэрхүү мэрэглээ сурцсан байгаа маш олон хүүхд bay шүү. Сонсогдож шүү. Би нэр усын бараг бичээд бүртгээд ирсэн хичээр олон хүн амтлаа да. Манай энэ чиг л одоо ингээд хар тамхичин болцсон яах вэ багш минь авраар туслаа Чикагод байна. Энд ирээч энд нэг туслаач ингэж тэгэж. Одоо хөрг маань чингчлээ, хүү маань чингчлээ, дүү маань чингчлээ гэдэг. Хүний газар хүн очиж ажиллаж амьдарч байгаа бүр сайнны сураач монголчуудаа. 20 жил, 10 жил, 20 жил, 30 жил амьдарсан монголчууд тэр цаан чинь хөлөө олоогүй байна. Мэдээж хөлөө олчихсан сайхан байна. Гэхдээ хүмүүс байна. Сая $200,000 хаустай, $800,000 хаустай сайхан амьдарч байгаа 2 давхар цэлгэр тэр зайсангийн хаусуу цаашаа хаусыг авчихсан ажимдрлаа шударгаар хөдөлмөрлөд явж байгаа хүмүүс байна. Шударга хүмүүстэнд би уулзсан шүү багш нь бол. Шударгаар ажиллаад хөдөлмөрлөд амьдралаа босгоод бүтээгээд явж байгаа хүмүүстэнд уулзсан. Тий сайхан хүмүүс байна. Өөрийнхөө монголчуудад туслаад явж идэг. Жилийн 2.4 сая Америк долларын жилийн орлого олдог хүн байна. Өөрийнхөө ариун хөдөлмөрөөр хөрөнгө нь 5.4 сая Америк долларт хүрчихсэн хөрөнгөтэй хүн байна. Гэвч харамсалтай тэр хүмүүс нь ердөө Америкт байгаа хүмүүсийн ердөө 105% хөрөнгөтэй бүтээл юм байна. Юм байна. Тэгээ яг ихэнх нь бол одоо сурч байна, ажиллаж байна, амьдарч байна гэдгийг бол багш нь л иргэдээ хараад ирлээ. Гэхдээ би тэр Америкт байгаа 50-60 мянган монгол хүнтэй бол уулзаагүй. Тэр бүгдийн төлөөлөл 5 хотын 50-60 хүнтэй уулзлаа. Тэр 50-60 хүн тэр өөрийнхөө хотын 5-10 мянган хүний амьдралыг нүдэнд нь бүгдийн сайхан яриад хөрөөд өгч байгаа. Тэгэхээр бид нэр ер нь альва нэг улс оронд явжээвэл сөрөг мө зүйл юмнаас тойрч яваарай. Тэр архинаас, хар тамхинаас, тэр хулгайгаас, худалч зангаасаа бид нэр ер нь салах хэрэгтэй байхаа. Ер нь жоохон хорвоо ертөнц бол тэр өндөр хөгжилтэй улс орнууд чинь өндөр стандарттай, өндөр хяналттай, өндөр юм байна. Тэрэнд нь бид нар ингээд нэгдэж, нийлж, зөв ажиллаж, зөв амьдарч, зөв зам мөрөөр явах хэрэгтэй байдаг юм байна гэдгийг багшна. Алхан тутамдаа мэдэрчийлээ. Тэр хүмүүсийнхаа ямар их хүс хүчээр урсгаж, хөдөлмөрөө зарцуулж, амьдралынхаа нэг бүтэн үеийг тэнд өнгөрөөж тэр улсад амьдарч байгааг багшна. Бүр тэднийхээ чин сэтгэлийн халуун яриаг ярьж байгаа гэрлээ. Зовлонтой зүйлийг ч ярьж, жаргалтай зүйлийг ч ярьж. Эхнээс нь тэтгэвд гараад ихэлцгээч Америкт. За тэгээд 30 жил ажилласан хүмүүс эхнээс нь тэтгэвд гараад сарын нэг $4,000 тэтгэвэр авч байна. Сарын $4,000 Америк долларын тэтгэвэр авч байна.
Тэр улсад 30 жил 30-аас 35 жил ажил хийгээд нийгмийн даатгал төлөөд тэтгэврт гараад эхэлсэн байна эхнээсээ монголчууд маань. Өөрийнхөө бизнесүүдийг эхлүүлсэн байна. За тэр Америкийн нэгдсэн улсын Сан Франциско хотод суудаг Монголын консул Сиэтл хотод ирж уулзалт хийлээ монголчуудтай. Мукатар гэдэг хүн ирж уулзлаа. Тэр хүн бол үнэхээр монголчуудаа бол маш зөв мэдлэг өгсөн. Маш зөв зүйлийг ярьсан. Үнэхээр гайхалтай. Тэр хүний ярьж байгаа зүйл бол гайхамшигтай байсан. Ойлгож яваад амьдралдаа хэрэгжүүлж байгаа мөн тэр уулзалтанд ирсэн монголчууд хэд байхыг би мэдэхгүй. Ирландад сурангаа ажиллаад амьдрал нь сайхан байсан нэг хоёр залуу гэр бүл Ирландад сураад ажиллаж байсан залуу гэр бүл Сиэтл хотод ирээд Америкийн визээр гараад Америкт сурах гээд иржээ. Өөрөөсөө англи хэлтэй олцгооцсон. Ирландд англи хэлээр сураад ажил хөдөлмөрлөж ийсэн. Сайхан амьдарч ийсэн чинь. Сиэтлд ирээд хамрааран газар шаагаад унж. Ирээ 3 сар болсон. Байрныхаа төрөөсийг дийлэхгүй байна. Ажил олдохгүй байна. Одоо Ирланд руугаа буцах уу, Монгол руугаа буцах уу яах вэ гэдээ уулзчих. Ажил байхгүй бол Америкт ажил байхгүй бол мөнгө байхгүй бол хил байхгүй бол хамраараа газар шаа. Хүний нутаг хэцүү. Нэг шүд өвдөхөд 2-3 мянган долларын төлбөртэйгээр эмчилүүлнэ. Сая Колорадод уулзсан манай шав ярьж байна. Шүдийн зараад 2 шүдийн зараад голд нь ийм шүд сулгадаг юм шүдний одоо юу гэж хэлдэг вүлээ. Ийм шүд хэлгсэн. 10 мянган долларын төлбөртэйгээр тэр шүдний янзлана гэдэг. 10 мянган доллар манайхаар 35 сая 600 мянган төгрөгөөр тэр шүдээ янзлуулах гэдэг. Бас их мөнгө байна шүү. 35 сая 600 мянгаар зөвхөн шүдээ янзлуулах гэдэг шүү дээ. Тэгээд энэ 107 сард Монголдо энэ 100 Монголдо ирэхээр болсон. Монголдо ирж шүдээ хвшлүүлээд явна гэсэн. Одоо тэр миний бодол тэр шүдээ хойч хоёр талынхаа шүдийг зороод уучлаарай багш нь тэр шүдний одоо тэр хоёр талын шүдийг зороод тэг имплант одоо хоёр талын шүдэнд наагаад одоо хиймэл шүд хийж өгсөн тийм ээ. Тэгээд наадах цав гарнаас юм байна. За ингээ шүдийг нь 10 мянган доллар мөнгөөр эмчилгээр манайхаар 35 сая 600 мянга гаруй төгрөгөөр эмчилнэ гэсэн. Эмчилүүлж чадахгүй байна багш мөн гэдэг. Яс их мөнгө шүү гэдэг. Үнэхээр ийм бас их мөнгөө. Нэг шүдний төлөө 35 сая зарцуулна гэж хайраа мөнгө шүү дээ. Бараг Монголд нисэж ирээд эмчилүүлчихэд буцаа явчих чинь. Хараахан биш бол тэгээд хямдхан шүү дээ. Гэтэл Америкт чинь харалцсан хүмүүс. Буюу визний хугацаагаа хэтрүүлээд тэр улсын хууль тогтоомжийг зөрчсөн олон мянган монголчууд байна. За сая чинь Дональд Трамп бужигнууллаа. Тэр Миннесотад энэ Чикаго хаасаагаа бужигнуулсан. За тэр Сиэтл бахад ч гэсэн 15 мянган IC хүмүүс ирсэн. Өдөр Federal Way гэдэг дээр нь барилгын ажил хийжсэн монголчууд барилгын материал буулгаж байгаа барилгалаа явуулах гэсэн. Тэгээд өчиггүй хувцас авах хэрэг байхгүй. Тэгээд хөрхийг ажигдаад Улаанбаатарт байгаа да. За ямар ч гэсэн Америк нэгдсэн улсаас алдан гаргагдсан. Олон монголчууд гарч байна. Тэгэхээр энэ хүний нутагт хүн хууль журмынхын дагуу явах хэрэгтэй шаардлагатай байдаг юм байна. Тэгээ багш нь ч гэсэн одоо TIN гэдгийг авахаар одоо ингээд явж байна. Тэр нь Tax Identification Number гэдэг Америкийн нэгдсэн улсад одоо Америк нэгдсэн улс дахь татварын одоо тэр хувийн дугаар. Одоо өөрөлдөө Америкийн нэгдсэн улсын нутаг дэвсгэрээр үйл ажиллагаа явуулаад чи орлого олж ивэл түүнийг тайлгнах хэрэгтэй, татвар төлөх хэрэгтэй. Яг гэвэл багш нь одоо ирээдүйдээ Америк нэгдсэн улсад одоо нийлээд ажил хийхээр болоод байгаа учраас нийлээд одоо ивент арга хэмжээнүүдтэй том ивент арга хэмжээнүүдтэй урлагийн арга хэмжээнүүдтэй байгаа учраас ингээд одоо багш нь TIN буюу Tax Identification Number-ыг авах гээд сая бол ихтэй боловч хамжаагүй. За CPA гэдэг агентлагийг нь бол олчихсан. Ямар ч таажсэн татварын дугаар болоод тухай авчна. За ингээд хамгийн наад захын жишээ тэр дугаарыг авчих юм бол бид нэр энэ YouTube-ээс, Facebook-ээс орлого олж болно. Багшийнх нь Facebook-ийн хандлт 1.1 сая төгрөг гэсэн.
Одоо өөрөлдвөл Америк нэгдсэн улсаас одоо миний фэйсбүүкийг үзэж байгаа хүмүүс одоо та бүхний одоо миний фэйсбүүкээр орох үзэх лайв юм үзэх багш нь мөнгө авах боломжтой болж байгаа. Ирээдүйд орлого олох боломжтой болж байгаа. Тэгээд түүнийг баталгаажуулахын тулд тэрхүү дугаар хэрэгтэй. Тэр дугаарыг энэ багш нь одоо ингээ эндээс сая материал юмнуудаа өгчөөд ирсэн. Ерөнхийдөө бол материал юм өгчөөд ирсэн. Америк нэгдсэн улсад татварын дугаартай болж байна л гэсэн үг. За ер нь бол би тэгээ түрүү сая хэллээ. Америкийн нэгдсэн улсад амьдарч байгаа монголчууд 100 монгол тутмын 95 нь фейлдсэн байдаг юм байна. За яг хуу 5% нь үнэмлэхүй амжилтанд хүрчиж. Үнэмлэхүй амжилтанд. Бүр Америкийн нэгдсэн улсын тэр бүр одуудтай чинь хоолнд ороод тэр одуудтай чинь хамт чирээнд суудаг, тоглолт үздэг. Тийм монголч байна. Монголдо олон зуун мянган долларын хөрөнгө оруулалт хийсэн нааш нь хөөх юм. Монголчуудаа тусалдаг. Тэгээд өнөөх Монгол нь сая ерөнхий консул нь ярьж ийн хөөхий. Тэгээ одоо бүр монголчуудаа уулзах тэгээ ерөнхий консул уулзаад хүсэл тавьсан хэд хэдэн монголчуудаа уулзсан. Тэгсэн сүүлдээ би монголчуудаа уулзмаар байна гэдэг. Уулзалт ярьсанд орцмоор байна гэж гуйж гинэ. Яасан хин чи манайхан тэр хүнийг залхаацсан. Худлаа үнэн яриад одоо юу байдгийг худлаа үнэн яриад аргал заргалаар наан цан юм хүмүүс авдаг юм уу салгадаг юм уу эсвэл тэгэл одоо хэлсэндээ ярьдаггүй байдаггүй. Тэгээд энэ Японд ч бай, Солонгост ч бай, Америкт ч бай альва юм хүн цаг хугацаа бол цаг хугацаа. Хэлсэндээ л байх штэ тийм. Худлаа ярих шаардлага баг. Үннээ л хэл. Манайхан нэрлэхүү. Яг нэрлэхүү хүн ингээд нүнээс ямаа нуугаад ста би тэгээд үгүй ингээд болгоно гал гэдэг. Хүний ингээд чихэн дээр нөгөө хүний ойлгон дээр цэцэг ургуулах байлоо. Тийм зан. Энэ зан хэрэг гадаад явж байгаа бол мартах хэрэгтэй. Чи тэр тухайн улс оронд ямар нэгэн улс оронд очиж ажиллаж амьдрах гэвэл чи ерөөсөө тэр хууль жирмийн сайхан баримтлаа. Хуулийн дагуу яваа. Тэр газар оронд тэр камер байхгүй байсан ч юм уу ямар нэгэн хараа хяналт байхгүй байсан ч гэсэн битгий юм хуруу хумсаа хөдөлгөлтөө. Тиймэрхүү хуулийн асуудал хариуцлагыг олон Монгол байж тээ. Тэр нэг үнгүй өгсөн ч байсан бай тэр айхтар үнэгтэй тэр өвсийг нь тамхиг нь битгий таталтаа. Тэгэд нэг л тэгэл амьдралаа дээшлүүлэх гэж сайжруулах гэж очиж байгаа юм бол тухайн улс оронд тэгэл амжилтанд хүрэх гэж явал та. Юу юуны тухайн төрлөгөө тэр гэр бүлэрээ бөөнөрөө битгий яваа. Эхлээд хилтэй байх хэрэгтэй. Тэгээд тэр зам мөрөө зөв болоо. Юу ч одоо байхгүй тэгээд ирэхээр зөв хүмүүс ачил гизүү юм ярих юм. Нэг өрөө байранд нь одоо 5 зургуулаач хэл түрээслэл сууж явах юм. Хөрхийн $5-10 эстэй нэрээ нэг юу ч хамаахгүй хийгээ сууж явах юм. Гэхдээ одоо тэгээ жоохон хилтэй болоод оюунлаг байгаад ингээ юм хийх хэрэгтэй. Ер нь л нэг 100 тутмын 5 нь бол их оюунлаг юм байна. Их мундаг амжилтанд хүрсэн. Их том ажил хийж байна. Тэр Google компани, тэр сайдалт чинь Google компанид нь ажиллаж байгаа монголч хэл байж байна. Тэр Колорадод нь бүр хурдны хайвей барьдаг замын инженер биш үү? Монгол хайвейн замын инженер. Бүр өндөр барилга барьдаг барилгын инженер нь биш үү? Тэрний үгээр ажилтдаг. Бүр 100 хүн, 200 хүн удирддаг тийм менежерүүд биш үү? Сойгоод биш үү? Өндөр амжилтанд хүрчихсэн монголчууд. Тэр ер нь хүн бол эх орондоо амьдрал. Тэгэхээр хүний нутагт бол хэцүү амьдарч байгаа хүмүүс эх орондоо ирэх хэрэгтэй. Би бол ер нь хэлэх байна. Хүний нутагт тэгээд цаг өнгөрөөж яваа биш үү? Тэгээд нэг хүний нутагт нэг өнөөдөр нэг $5 олно, нэг 5,000 yen олно, 5,000 вон олно. Тэгээд түүнийг идэл дуусч маргааш өглөө мөнгө байхгүй. Дахиад ажилд явна. Оройн нь хэрэглээд дуусна, маргааш өглөө мөнгө байхгүй. Ингэж ажиллаж амьдраад хэрэггүй шүү дээ. Энийг сайхан орондоо эх орондоо ирээ сайхан ажиллаж амьдрах хэрэгтэй шүү дээ. Бараг эх орон чинь илүү боломж байна гэж би бол харж байна. Яагаад гэвэл эх орондоо ирээ чи бизнес эрхэлж болж байна. Ямар нэгэн өөрийнхөө юмыг хийгээд бүтээгээд ажиллаад амьдрах. Эх оронд чинь хийх ажил биш шүү. Хүний нутагт яваад хэцүү хатуу амьдраад аригт орсонд амьдралаа алдчихсан, хар тамхи амьдралаа алдчихсан, мөрөөдө тоглоомонд амьдралаа алдчихсан. Худлаа амьдраа сурцсан нөхдүүд бол ер нь Монголдо ирэх хэрэгтэй. Энд юм одоо сур. Хүний нутагт эх орныхаа нэрмэндийг унгаж суугаад яах вэ? За тэгээд яг багш нь сая нэг еврейнэрт нэг 29 еврей цуглаад нэг 99 еврейд нэг номоо үзүүлээд
Номоо үзүүлнэ гэдэг чинь өөрөө номон дээр нь багшийн ноу хав байдгийг. Чи өөрөө дэлхийд их онцгой содон бүтээл. Хүн яаж амжилтанд хүрэх вэ? Энгийн хүн хэрхэн тэр онцгой содон гоц хүн болох вэ гэдэг тэр онлыг нь боловсруулад аргачлалыг нь гаргаад ирсэн. Тэрийг шинжлэх ухаанаар нь тайлбарласан бүтээл байхгүй. Одоохондоо бол манайхан болоо яг жоохон манай монголчууд бол бас тэр номын маань бас нэг яг авдаггүй. Яг зөвхөн аваад нэг дэмжигчнэр маань аваад яг уншаад үзээд хараад судлаад явж байгаа. Өдөө нэг 300 гаруй ном зарсан байж байгаа Монголд. Тэр ном маань бол одоо нэг сүүл хэвлэгдсэн 300 номны 290 ном нь бол өрөөнд нь байж л байна. Гэхдээ яг одоо нэг өдөр нэг нь аавна үз. Хоёр номоос нь тавьчихсан. Өрөөнд нь байвал байна үстэй би үл нэг их тэр 300 гаруй ном маань бол өмнөх анхны юм first version буюу анхны маань хэвлэл бол тэгээд хүмүүсийн гар дээр хүрсэн тэр номыг уншаад их агуу их мэдлийг олж авсан байх гэж бодож байна. Даалд ухамсар судлалын хүмүүс л одоо ялангуяа миний номыг бол уншиж судлах. Тэгээд сая ерөөсөө энэ тэнд явах дандаа даалд ухамсар судлалын хүмүүс яагаад уншдаг шүү дээ. Яагаад еврейчүүд гэж. Гэхдээ одоо тэгээд еврейчүүд багшийн тухай мэдсэн байна. Яагаад еврейчүүд гэж асуугаад байна гэж. Дараагийн хийх ивентэд маань еврейнэр оролцох гэж өрөөд байгаа шүү дээ. Та нар тэгээ бодоо. Еврейнэр багшийн авшижлаа. Авшиж байна. Яагаад еврейчүүд гэж. Би тэгээ болохгүй хүнийг одоо чи еврей юм байна чи цаашаа гэж хэлэх хэрэг байхгүй шүү дээ. Чи хятад юм байна, чи еврей юм байна, чи орс юм байна, чи япон юм байна, чи солонгос юм байна. Чи турк юм байна гэж би одоо хүнийг яаж төлөх вэ? Би чи хүн төрлөختний төлөө явж байгаа юм шүү дээ. Одоо хүлэн зөвшөөрөх хэрэгтэй монголчуудаа. Би багш нар хүн төрлөختний төлөө ажиллаж амьдрах хэрэгтэй хүн. Би бол Монгол улсынхаа төлөө, Монголын ард түмнийхээ төлөө 24 жил би тасралтгүй би ажилласан, хөдөлмөрлсөн, та нартаа сургасан, би та нарыг эмчилж гин, эдгээж одоо тэр ангаахын тэр эмнэлэг байгуулсан байна. Сургалт явуулж гин. Би намаараа активик боловсрол олгож байна. Та бүхэндээ астрологиор дамжуулаад өөрийнхөө хийж байгаа үйл хэрэгээр лайваар та бүхнийхээ тэгээ зориулаад би та бүхнийгээ 24 жил зүтгэсэн шүү дээ. Одоо багш нь дэлхийд гарах хэрэгтэй байна шүү дээ. Нэг ч гэсэн Монгол оюун ухаан дэлхийд гарах хэрэгтэй байна. Монгол улс хаана гэдгийг багш нь Монгол хүн ямар хүн байдгийг ойлгох хэрэгтэй шүү дээ. Бид нар энэ тэжэд дэлдэлдэг хөх тэнгэрийн монголчууд хөх тавтай дэлхийг аварнаа. Монгол бол гэлээдэг. Азийн цэжинд багш нь явсан 10-аад улстай өмнө зорчижсэн 10-аад улстай Монгол улс хаана байдаг вэ гэдэг байршлыг зааж өгөх гэж хэцүүлжсэн. Монгол чи хаана байдаг юм бэ гэж асуудаг. Эхлээд Чингис хааныг мэдхүү гэж асуудаг. Мэдхгүй байгаа. Хоёрдугаарт нь Хүү хаан дэлхийг мэдхүү гэдэг мэдхгүй байгаа. Гуравдугаарт багш нь арга байдаг юм. Та нар Хятадыг мэдхүү, мэднэ. Оросыг мэдхүү, мэднэ. Энэ Орос Хятад хоёрын чинь голд нь манай 3.5 сая дэлх хүн байдаг юм аа. Энэ 3.5 сая монголчин цагтаа дэлхийн талыг эзэлж явсан юм аа. Чи түүхийн ном уншилтаа л гэж хэлдэг байна. Тэгэд багш нөөр хэлэхгүй болтдгүй шүү дээ. Тэгээ харин Азул багшийг нь сая харин жоохон аригата газаймас гэдэг хэлээ. Нэг одоо багш нь очиод нихаа гэж ингээл Chinese үг л ахах болов гэдэгсэн чинь Азулч хөрхи энэ солонгос явж исэн чинь солонгочууд чинь намайг аригата газаймас гэж хэлээ. Ашгүй баярлаад байгаа юм. Америкт явж исэн чинь намайг Японоос солонгосуул гэдэг юм. Japanese or Korean гэдэг. Тэгэхээр Монгол гэж Монголоор тайлбарласан ба. Хятад гэж л ястаа асуугаагүй багшаас. Тэгээ яга еврейчүүд гэж. Үгүй одоо намайг над дээр ирээд уулзж байгаа хүнийг би цааш нь түлхээд явах вэ? Одоо биднэрт чинь та нар бодол тоо. Монгол улсад ингээд байж исэн чинь хин нэгэн гадаадын жуулчин ирээд юм уу, хин нэгэн гадаадын хөрөнгө оруулагч ирэхлээр бид нарт чинь нэг хятад хүн ирээд байна уу, нэг орос хүн ирээд байна уу, нэг Америк хүн уу, нэг Япон хүн ирээд одоо Монголд чинь ямар нэгэн үйлдвэр байгуулсан юм эсвэл таны намыг хэвлэе эсвэл таныг ийм үзэсгэлэнтэй өрж байна, таныг ийм арга хэмжээндээ өрж байна, таныг ийм ивенттэй үг хэлүүлье. Ингээд өрөхөд чинь би үгүйгээ татгал одоо та нар татгалцахгүй үст. Нэг тийм хүн ирээд одоо ингээд гадны хүн ирээд чамтай хамтарч ажиллая. Чи чамайг амжилтанд хүргье гэдэг юм чи дуртай байна үст. Аль улсын иргэн байх намар хамаа. Тэгээ яг хөө ер нь бол яг хөө их багш нь еврейчүүдийг нэг
одоо таалаад бол байдаг хүн бол биш. Гисэн хэдий боловч одоо хүн гэдэг үүднээс нь л авч хүлээж авч тэр 29 еврей хүнд тэр 29 нь жүүш хүнд жүүш нөхөрт би багш нь одоо тэгэл хичээл заалаа. Тэгцэншл одоо би тэг яах вэ гэдэг. Нэг юм болоод ирсэн. Тэг ямар тач байсан олон газар орнолоо явлаа. Шинэ уран бүтээл хийхээр боллоо. Уран бүтээлийн ажилдаа бол шамдаж ороод байна. За удахгүй энэ 100 гэхэд нэг шинэ CD ажил энэ 100 нэг шинэ CD гаргана. Шинэ CD гаргана, мөн шинэ номнуудаа гаргана гэж бодож байна. За ном маань бол нэгэнтээ бол хүн төрөлхтний нууц ирээдүйн ном маань бол аль хэзээ Америк төвлөгдөх болон дэлхийд даяар түгээгдэх галт тэргүүл амжилт галт тэргүүл хөтлсөө. Энэ нь бол тэгээд лайв ангөө өндөрлөе. Та бүхэн бас алшин цагаан шилээрээ шүн болсон байна. За багшаасаа яг тус авах, дэм авах, дэмжлэг авах, зөвлөгөө авах, багшаасаа адилс авах хүмүүс яг хандаарай. Багш нь бол өнгөрсөн 24 жил та бүхэн нөлөө зүтгэсэн шүү. Одоо энэ 25 дахь жилээсээ багш нь дэлхийн төлөө хүн төрөлхтний төлөө зүтгэе та гэж одоо эрс шийдчихэд ирсэн. Багшнаас өөрөө сурыг, мэдий, таны арчлан ертөнц чинь бас уудам юм байна. Багш нь бас өөрийгөө бас их эрдэнэтэй, мэдлэгтэй, чадaltaй гэж боддог байсан. Гэтэл багш нь бас өөрийгөө сая чамлаад ирлээ. Яагаад гэвэл тэд нар надаас миний яриад байгаа Египтийн пирамидын нууц юу юм бэ гэж асуухад юу ч юм. Энэ Иерусалимд та одоо Христийн шашин анх уу, Юудын шашин анх болж үссэн гэж бодож гинүү та Исламын шашин анх гэж үссэн гэж бодож гинүү гэхэд би одоо хэлэх үг олдохгүй. Би өмнө хэдийгээр Коран судар уншиж, Библи уншиж үдчихсэн боловч тэр хариултанд нь хариулцдаггүй шүү дээ. Улс хууртайгаар шинжлэх ухааны үндэслэлтэйгээр багш нь маш олон зүйлийг надаас асуултууд асуусан. Багшийн мэдлэг чамлагдсан. Тэгээ баг анзаардаг хүн бол энэ бол дэлхийн түүх ч юм уу, дэлхийн нууцуудыг ч юм уу энэ хүн бол мэдэхгүй юм байна гэж хэлэх үзэр. Тэгээ багш нь бол одоо өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй юм байна. Сурах хэрэгтэй юм байна. Дэлхийн тэр агуу нууцуудыг нээх хэрэгтэй юм байна. Таних хэрэгтэй юм байна. Улам бүр өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй юм байна гэж бодоод ирсэн. За тэгмэгц яг хоо багшаасаа бас яг хоо тус авъя. Багшийнхаа өчүүхэн мэдлэгээс багшийнхаа өчүүхэн мэдлэгээр мэдлэгт ордуудаад багшаасаа тус авъя гэсэн, дэм авъя гэсэн, дэмжлэг авъя гэсэн, авралыг авъя гэсэн. Манай эмнэлэгтний нэрээ дэмжлүүлээд ангаагжаа гэсэн хүн байх юм. Амьдралын зам мөрөө зөв чиглэлийг олж явъя гэсэн хүн байх юм бол яг багш руугаа хандаж болно. Айдас авъя гэсэн хүн байх юм бол авч чадна. Багштайгаа золгочёо явж очиод тэгээд багшийнхаа тохойг өргөөд нэг золгочёо гэсэн хүн байх юм бол золгочч болноо. Тэгээд аливаа юм бүхэн цаг хугацаатай байдгийг, аливаа юм бүхэн үн цэнтэй байдгийг, аливаа юм бүхэн үнэлэмжтэй байдгийг гэдгийг багш нь хэлье. За нэг зүйлийг эцэст нь хэлье. Монгол хүн өөрөө өөрийгөө үнэлэх хэрэгтэй юм байна. Монгол хүн үнэлэмжтэй байх хэрэгтэй юм байна. Монгол хүн өөрийгөө үнэлж ийж амжилтанд хүрдэг юм байна. Энэ зүйлийг бид нар хийж чаддаг юм байна. Та нар бид нар юуг шүтдэг гэж дан гадныхныг шүтдэг. Гадаадын эрдэмтний ярьсан үгийг бид нар гайхамшигтай гэж үздэг. Гадаадын нэг номын хүн ирэхэд тэр хүнийг гайхалтай гэж бид нар үздэг. Гадаадын бид нар нэг номыг мундаг гэж ойлгодог юм байна. Гэтэл чи өөрөө тэр амжилтандаа хүрчгээд тэр амжилтаа ойлгоогүй, мэдээгүй, мэдрээгүй байдаг. Зөвхөн бусдад түүнийг түгээгүй байдаг юм. Тэгээд үүнийг зөв сайхан та бүхэн минь түгээж байгаараа гэж би бас хэлэх хүсэх байна. Монголд дэлхийд гарсан Монгол аюуны ном хэд байгаа юм бол доо. Гэтэл монголчууд бүгд гадаадын арчуулганы ном уншиж шүү дээ. Монголд өнөөдөр гिचээл зааж байгаа хүмүүс дандаа арчуулганы ном зааж байна. Тэр дад ухамсарын ертөнцийн гिचээл зааж байгаа хүмүүс бүгд гадны арчуулганы ном зааж байгаа. Тэгээд ер нь бол монгол хүн бол тийм өөрийн гэсэн үн цэнтэй байх, үнэлэмжтэй байх хэрэгтэй юм байна. Үн цэнтэй байх, үнэлэмжтэй байх. Монгол хүн алсын хараатай байх хэрэгтэй. Монгол хүн тийм агуу хүсэл тэмүүлэлтэй байх хэрэгтэй юм байна. Багшийг нь манай монголчууд шоолсон. Лос Анжелесын монголчууд шоолдог юм. Багш нь энд юм тавьчихаар. Ер нь бол
Яг энэ дэмжигчт мань бол хараахан үгүй байхаа гэж бодож байна. Хаа дараа шоолоод харъя л гэдэг. Би та нарт хэлэхэд харуулна. Миний зорилго бол 1 сая хүнд би лекц унших. Би хүндрэлтний ирээдүйн нууц тавчаа намаа би Америкийн нэгдсэн улсад бестселлер болгоно. Би багш нь амбицтай хүн. Би энэ амбицтай хүрэхгүй байж ч магадгүй их том зорилготой хүн. Багшийнх нь ном бүтээлээр ирээдүйд Симпсон луга адил олон цуврал кино Google-д бүтээгдэх болно. Багш нь өөрийнхөө дүрийг Холливуудад оруулна. Ингээд хүмүүст ярьсан чинь манай монголчууд харъя гэсэн намайг. Тэгээ тэр хүмүүс харж байгаагаар удахгүй. Намайг Лос Анжелест байдаг хүмүүс юм уу? Эсвэл Лос Анжелест дэх монголчууд. Би Лос Анжелест өмнө яваад ирсэн шүү дээ. Бас байсан. Тэр хүмүүс дардгийг. Ер нь бол миний юм ингээ мерсэд дараад идэх хүмүүс. Яг хуу багш нь тэр амжилтын төлөө явж байгаа. Тэгээд амжилтанд бол хүрнэ. Цаг хугацаа орно. Өөрийгөө үнэл бид нар та нар надтай адилхан бас урагшаар зүтгэж хавтгуулах хэрэгтэй шүү дээ. Үр хүүхэд ачцай хүч ийм болгож хүмүүжүүлэх хэрэгтэй. Алийг болго ингээ суух үү. Тэгээд сая шинийн 3-нд Улаанбаатар цууж Буян Тухайдар буучаад Улаанбаатар ороод Яармаг ороод ирж байгаа хооронд ингээл энд би цагтаал эхэлж илээ шүү дээ. Гаршил хөдлөх гэдэг чинь гаршилтай. Тэгээд агаарын бохирдлогоо бас жоо тийм байна уу гэж бодох шиг. Мэдгүй ямар тач байсан. Ямар тач байсан тэгээ багш нь бол шилээ хараа явчихдаггүй шүү. Тэгээд бас дахиад зүтгэн монголчуудыг эрүүл болгохын төлөө зүтгэн, сайхан явуулахын төлөө зүтгэн. Нөгөө эрдэм мэдлэгээ түгээн дэлгэрүүлнэ. Тэр энэ үн цэнтэй яриа гэдэг ч өөрөө гадаадад үнэтэй болчихсон юм байна шүү. Манайхаа. Багш нь л өнгөрсөн хугацаанд тэр хүн эрүүл байх, амжилтанд хүрэх, сайн явах, сайхан явах энэ лайвуудыг багш үн төлбөрөөр ярьсаар л ирсэн. Гэтэл энэ гадаадад өндөр үнэтэй болчихсон юм байна шүү. Би монголчуудаа нэг астрологийнхоо тооцоолыг 240 мянган төгрөгөөр хийгээд байгаа юм. 300 мянган төгрөгөөс хямдраад 240 мянган төгрөгөөр. 12 жилийн чиглэлээ 2039 оноос 39 он бүртэл буюу 12 жилийн ирээдүйн чиглэлийг би 400 мянган хямдраад 330 мянган төгрөгөөр хийгээд. 92 Америк доллараар. Холливуудын жүжигчид тэрийг 2-4 мянган доллар тэр үйлчлэгийг авдаг юм байна шүү дээ. Jennifer Lopez ч бүр 5-10 мянган доллар авдаг юм байлээ. Тэгээ яг мөнгө багш нь яриад яг одоо багш нэг мөнгөний төлөө гэж зүтгэж яваагүй. Өнгөрсөн хугацаанд намайг тижээж өнгөрсөн хугацаанд багшийг нь орлоготой байлгаж ирсэн юм бол ганцхан аюу ухаан маань. Багшийг нь өнгөрсөн хугацаанд орлоготой байлгаж, амжилттай байлгаж, энэ дэлхийн олон улс орнуудаар явуулж энэ нэгтгэм шинжилгээ сулгай шинжилгээний ажлыг хийлгэж чадуулсан ганц зүйл нь миний аюу ухаан. Энэ юу гэхээр зэрэг Сокровени Сказаны Мира гэдэг намаа би дэлхийд гаргаад 15 улсад худалдаанд гаргаж чадаад тэрнийхээ орлогоор би дэлхийд явдаг юм. Өөрөөр хэлбэл миний намын орлого Озон руу гэдэг вебсайт дээр зарагддаг, книжний Города гэдэг дэлгүүрт зарагддаг энэхүү Сокровени Сказаны Мира гэдэг намынхаа орлогоор багш нь өнөөдөр монголчуудад биелээд 334 мянган хүнд багш нь лекц хийсэн байдаг шүү дээ. Үн төлбөргүй монголчуудад лекц хийсэн байдгийг 21 аймгийг тойроод. Тэгээд багш нь энэ номынхаа ачаар тэр Сингапур, Малайзд тэр олон газруудад нь очиж сүм хийдэн суугаад, бясалгаад, авууд суугаад, ертөнцийн тэр ховор нууц, тэр тайлбаршгүй нуустай газар орнуудаар явсан байдгийг. Энэ номынхаа орлогоор тэгээ багш нь одоо өөрийнхөө шинэ номын орлогоор бүр илүү олон газарт очиж илүү олон нууцуудыг нэ гэж бодож байгаа юм. Тэр түрүү чи ярьсан энэ насныхаа амьдралыг хамгийн сүүлд багш нь Оросын холбооны улсын тэр Камчаткад байдаг үхлийн хөндөй гэдэг газар бол хамгийн сүүлд насныхаа бөхсөнд явъя гэж боддог. Бусад бүх газрыг нь очиж үзье гэж бодож байгаа. Японы Масудо Ибапуни гэж нэг алдартай газар, нууцтай газар байгаа. Та нар судлаарай. Японд Масудо Ибапуни гэдэг нэг алдартай нууц газар байгаа. Энэ нууцыг японочууд ч олж чадаагүй. Энэ газрын нууцыг дэлхийн эрдэмтэд олж чадаагүй. Тэр Бразилийн ширэнгэн ойд олдсон тэр сансарс харагддаг тэр олон аалз одоо тэр бусад шувуу тэргүүтэй газруудын нууцыг тайлж чадаагүй байгаа. Ийм олон нууцуд байна шүү дээ дэлхийд. Египтийн пирамидын нууцыг тайлж чадаагүй. Өдрөө нөөг хүртэл
Тэр Стоунхенжийн нууцыг тайлж чадаагүй. Багш нар тэр нууцуудыг очиж тайлах юмсан гэж боддгийг, мөрөөддгийг, зорддгийг. Тэгээ тэр бүхнийхээ төлөө ингээ оюуныхаа хөдөлмөрөөр ингээ багш нь явж байгаа гэдгийг хэлье. Хамгийн сүүлд тэгээ ингээд лайв өндөрлөе хэлэхэд монгол хүн өөрөө өөрийгөө үнэлж сур. Монгол хүн өөрөө өөрийгөө үнэлэмжтэй бай. Тэр агуу зоригтой бай. Хүсэл тэмүүлэлтэй бай. Бид нэг юм өчүүхэн жижигхэн л амьдраад байна. Жижиг эрх ашигын төлөө амьдарч байна. Жижиг үзэл бодлын төлөө амьдарч байна. Бид нар тэр үзэл бодлоо үйл хэрэгээ жоохон мөнгөөр зарцдаг, арилжчихдаг. Үгүй л гэж битгий маргаарай. Бид нэг өөрсдийнхөө энэ эрх ашиг, бид нар өөрсдийнхөө энэ хүсэл мөрөөдлийг, зорилгыг, эрх ашигыг бид нар жоохон марл арилжчихдаг. Тэгэхээр зэрэг энийгээ бид нар өөрчлөх хэрэгтэй. Гадаадд явах гэж байгаа хүмүүс хэлийг сайн сурч иж яваарай. Хэлгүй үл хөлгүй гэдэг үг чи үнэн шүү. Очоод хэл сурна гэж байхгүй. Гэрүүлэр очоод би дөнгөж сая хэлсэн. Ирландд сайхан сургууль сураад ажил хийж исэн залуу гэр бүл Америкт Вашингтонд мужид Сиэтл хотод очоод 3 сар болоод хамраараа газар шаагаад үгээ хэлээд Монгол руугаа буцгүй Ирланд руугаа буцгүй тэнгэр хол газар хатуу болчлоо. Одоо яах вэ? Монголоос мөнгө зөөлөх хүн чалга, одоо Монголоос тусламж авах хүн чалга, энд ажил чалга гэд үгээ хэлээд нөлөөсөө бараад уулцсан. Нутаг эх орондоо очих юмсан 20 жил барааг нь харсангүй дээ. Эх орондоо очих юмсан 15 жил барааг нь харсангүй дээ гэсэн хүмүүс зөндөө байна шүү дээ. Бичгээр нь байхгүй. Тэгээд өстой нэр хүний нутагт нэр нэг өстой нэр сайхан амьдраад бүр нэг өстой нэр нэг ингээд юм хийгээд бүтээгээд асаад дэврээд хөгжөөд ингээ явж байгаа болохоор байхгүй. Зүгээр л хувийнхаа нэг хэшгийн төлөө жижигэр хэшгийн төлөө яваад байсан. Байна шүү дээ. Нэг машин авахын төлөө, нэг хаусны жижигхэн хаусны зээл төлөхийн төлөө зүгээр л одоо бородоо тижээхэн төлөө л яваад байгаа. Тийм хүн зөндөө байна. Тэгж амьдраснаас эх орондоо ирээд агуу юм хийж үтээгээрээ гадаад явах гэж байгаа хүн бахан бол тэр хилтэй соёлтой одоо болцоход бүр аливаа юм сайн судалж яваарай. Тэгээд ерөнхийдөө яг хөө энэ бүх зүйлийг би олон газар ажиллаж амьдарч байгаа тэр монголчуудынхаа тэр хоолой дээр нь тэгэлсэн одоо хаалан зангирсан гэж ярьдаг. Нүдэн дээр нь бүртэлсэн нулимс гэдэг юм уу? Тэр зүйлийг харж агаад би ярьж байгаа яриаг нь сонсож байгаа та бүхэнд дамжуулж хэлж байгаа шүү. За тэгээ бүгдээрээ сайн сайхан бах болтугай. Энэ илгэн монголчуудаа морин жилдээ ирүүлинг эд ариун эрдэм дүүрэн эрх төгөлдөр аж төрөөрэй гэж хүсэн өрөөй сайн сайхныг хүсэн өрөөй. За багш нь одоо турсан имийг сураар бодоггүй гэж тун удахгүй бас дараагийнхаа ингээ сайхан башгуудаа зөвлөдөө та бүхэнд оруулаад тавиад байх. Дараа нь бас тэгээ та бүхнийхээ сайн сайхны төлөө сайхан лайвуудаа хийгээл байх. Тэгээ та нар маань лайвуудын минь сайхан үзээд хэлж байгаа тэр ганц зөв үгийг нь олдохоо олоод авчиж байгаарай гэж хэлэх хүсэх байна. Багшийнхаа хэлж байгаа тэр чин санааг нь цаад утгыг нь алж байгаараа гэж би хүсэх байна. Тэрнээс багш нь та нарыг баян болоорой, баатар болоорой, тэр хүнтэн болоорой гэж байгаа юм биш шүү дээ. Эсвэл би хүмүүсийг эд хөрөнгөөр нь ялгарлаж хандаж яриад байгаа юм биш. Хүнийг мөнгөтэй хөрөнгөтэй гар нь ярих гээд байгаа юм биш. Зүгээр л хүн чинь бас нэг энэ сүнснийхээ үүрэг даалгаврыг хийж гүйцэтгэх хэрэгтэй. Нэг хүн бол төрсөн юм байна. Ядсан Монгол хүн бол төрсөн юм байна. Монголдоо юм хийж бүтээгээд хэрвээ их том агуу амжилт хүсч мөрөөж байгаа юм бол тэр гадаад улс оронд явдгийм бол тэр зүйлээ очиад хийж бүтээгээр битгий амьдралаа алдчихсан цаа чинь хар мянган монгол байна гэдгийг бол яг энэ үчид хэлье. Дэлхийн өнцөг болон бүрт байгаа шүү. Амьдралаа алдчихсан, өөрийгөө алдчихсан, цаг хугацаагаа алдчихсан харамсалтай амьдарч байгаа монголчууд байна. Тэгээ тэр бүхнээс ондоо амьдраараа. Өнөөдрөөс эхлээд та бүхэн маань нас
галан морин жилшгээ одоо тэгээд дүрлэлт сайхан яв. Амжилтыг гарга. Агуу зоригтой яв. Агуу тэмүүлэлтэй яв. Ихийг ювжтэй. За лайв юм үзсэн та бүхэн баярлалаа. Багш нь удахгүй шинэ бошгуудаа оруулна, шинэ зөвнөлүүдээ оруулах болно. Шинэ лайв хийх болно. Тэгээд шинэ бүтээлээ төрөх болно. Багш нь ирээдүйдээ одоо нэг бас ямар гоё хөгжмийн зэвсэг сураад сурж байгаагаар та бүхэн төлөвлөх болно. Багшдаа амун хуур тоглож сурах уу, хэл хуур тоглож сурах уу, баян тоглож сурах уу, эсвэл морин хуур тоглож сурах уу, бишгүүрүүд тоглож сурах багш бодож байна. Тэгээ ирээдүйд соёлынхаа ажид илүү их орно, урлагийнхаа ажид илүү их орно, дэлхийн ард түмнүүдийн төлөө илүү их ажиллана, хүн төрөлхтний төлөө ажиллана, дэлхийн их тайвны төлөө ажиллах болно. Монгол хэмээх сүдэд тоогооноос бол аль их хэлсэн. Одоо тэр дэлхийд Монгол хэмээх сүдэд тоогоох чинь бас таниулахын төлөө явах болно гэж багш нь хэлэх байна. Нэг сайхан тогтолцоог бий болгочмоор байна. Нэг сайхан амьдралыг бас бий болгочмоор. Монголдоо бас илүү сайхан юм хийж бүтээчмээр байна. Монголчуудыг бас сайн сайхан зүйлд уриалмаар байна. За та бүхэндээ амжилт хүсье. Сайн сайхныг хүсэн ирээ. Тэгээд ирээдүйд багшийнхаа намайг орос хэл дээр бол одоо хэвлэгдсэн байгаа намайг авч уншиж болно. Ирээдүйд багшийнхаа намайг англи хэл дээр бол авч уншиж болох. Та бүхэн мэдхэн боломж олдон тохино. Интернетээр захиалаад та нар англиар сонсох болно багшийнхаа намайг, англиар та бүхэн багшийнхаа намайг унших болно. Амжилт хүсье. Сайн сайхныг хүсээрээ яа баярлалаа талхлаа. Дараа сайхан бошгоор зөвгөнлөөр лайваар хичээлээр уулзцгаая.